хувийн хүүтэй бонд гаргаад тэр нь бүтлгүй болж дефолт буюу одоо дампуурал руу явж исэн. Тэгээ яг энэ swap-ыг Аргентин шиг ашиглаж байна, дэлхийн бус улсын жишгээр ашиглаж байна гэдэг нэг ийм үгний цаана бол яг Монгол банкын swap-ыг яг олон улсын стандартын дагуу ашиглаж явж ирж үгүй юу гэдэг хариултыг бол ийм битүү биш шулуух хилцэн дээр байх гэж бодож байна. Тэгээ энийг тодруулж хэлээч гэж би асууж байна. Учир нь ихээр сүүлийн 10 хоногт Монгол банк 123 сая долларын спот буюу одоо валют интервенц хийсэн байна. Энэ Монгол банкны вебсайтаас харахад ингээ 268 сая долларын бол swap арилжаа хийсэн байна. Өнөөдөр бол 2035 төгрөгөөр доллар зарсан боловч өнөөдөр валютын ханш маань 2080 болчихно. Энэ дэр Монгол банкны ерөнхийлөгч яг энэ swap Хятадын төв банктай хийсэн swap за энэ спот арилжааныхаа яг ийм байдлыг бол хүмүүст ойлгомжтой байдлаар хэлж өгөхгүй бол Аргентин шиг адилхан болчлоо гэж ингээд битүү үгээр хэлээд энэ хүмүүс ойлгохгүй. Банкны мэрэгжлийн бус хүмүүс ерөөсөй ойлгохгүй нэж. За энэний цаана хоёрдугаар асуудал гаргаж байгаа нь ер нь Монгол улсын санхүү эдийн засгийн байдлын талаар бас ерөнхий сайд бод байдлыг нэг хэлэх цаг болжээ гэж бодож байна. Өнөөдөр төсвийн алдагдал бол зөвхөн миний санаанд орох төвшнөөс энд байгаа хүмүүс ухаан алдаад битгий унчаасаа тийм төвшөнд хүрсэн байж магадгүй байна. Өнөөдөр үндсэндээ засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээр бүрдэж байна. Тэгэхээр засгийн газарт бас хандаж үг хэлье. Энэ Батөмөр гишүүний хэлээд байгаа, Сүхбат гишүүний хэлээд байгаа, Монгол гэршгээ хандаараа гэж хэлээд байгаа, Сумын Озер гишүүний хэлээд байгаа. Энэ Саран Чимэг Сараа гишүүнүүдийн хэлээд байгаа. Тэгээ энэ бүх хүмүүсийн хэлж байгаа үг бол бас ард түмний дунд яригдж байгаа үг ард түмний төлөөл дуу хоолой юм шүү. Зөвхөн нэг самсргүй байдлаар хүлж байгаа үг биш гэж босон сум битгий сонсоорой гэж онцгой хэлмээр байна. Нин ялангуяа улсын хурал, засгийн газар, Монгол банк нам дөрвийн зааг ялгааг гаргаж ажиллахгүй бол энэ цаг үе тийм амар хүндөвш болсон байна гэдгийг Монгол банкын ч бас бод байдлыг хэлхэн зүйтэй байх гэж байна. Нам улсын хурал, засгийн газар, Монгол банк дөрөв ялгаатай байх тэр Монтескогийн зарчим, үндсэн хуулийн зарчмыг баримталж өнөөдөр энэ Тэмүүлэнгийн хэлээд байгаа, аюур сайхны хэлээд байгаа энэ бүх үг бол ард түмний төлөөллийн үгийг л энэ хүмүүс хэлээд байгаа. Бодит үнэн байдал өнөөдөр 17, 16 онд хөрөнгө оруулалтын зардал энэ сургууль эмнэлэг гэж яриад байгаа энэ зардлууд гарч чадахгүй байхаа баг. Өнөөдөр төсвийн алдагдал ямар байдалтай байна? Гадаадын үрийн байдал ямар байна? Он горонгууд 580 сая долларын бонд өвөр төлнө. Тэр өнөөдөр мэрэгжлийн гэж байгаа энэ засгийн газар маань энэ доо мэрэгжлийн дүгнэлт хийж бод байдлыг танилцуулахгүй битүү хатуу үгээр явах юм бол энэ төсвийн тодтголыг хэлэлцэх хуралдаанаар нийгэмд шок үүсгэж болохгүй шүү. Бод байдлыг бид хатуу хэлэх ёстой. За асуултанд хариулъя. За Баяр цагаан ерөнхийлөгч хариулъя. 80 дугаар микрофоныг. За баярлалаа. За Хятадын ардын банкта юань төгрөгийн swap хийх гэрээ байгуулад нийтдээ би сая одоо хэллээ 1.6 тэрбум Америк доллартай тэнцэх хэмжээний ийм одоо гүйлгээ хийгдсэн байна. За юанаараа бол 11 тэрбум юантай тэнцэх хэмжээний ийм одоо гүйлгээ хийгдсэн байгаа. За тэгэхээр энэ бол валютын төгрөгийн ханшийг тодорхой хэмжээнд тогтворжуулахад бас чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засагт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багассан. Монголын экспорт гадагшаа гарч байгаа одоо бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан. Экспортын голлох нэр бүтээгдэхүүний үн ханш дэлхийн зах зээл дээр
багасж байгаатай холбогдуулж Монголын эдийн засагт орж ирэх валютын урсгал хоригдсон байна. За энэ нөхцөлд энэ swap гэрээ бол бас тодорхой хэмжээний эдийн засагт тогтворжуулах юм үүрэг гүйцэтгэсэн байна гэж одоо хэлхээс өөр аргагүй байгаа юм. Тэгэхээр энэ харилцааг бид нар цаашаад тодорхой хугацаанд үргэлжлүүлж явах бах. Гэхдээ тэр олон улсын тогтсон стандартын дагуу тодорхой зарчим шаардлагуудыг хангаж авч явах асуудлыг анхаарах болно. За түүнээс гадна бол энэ Оросын холбооны улсад визгүй зорчдог болсонтой холбогдуулж Орос Монголын хоорондын худалдааны харилцаа нэлээд сүүлийн жилүүдэд сүүлийн саруудад одоо эрчимч хандлагатай болж байгаа юм байна. Тийм учраас рубль төгрөгийн swap-ыг одоо цаашаа байж болох юм а гэж үзэж Оросын төв банкнд Монгол банкны зүгээс бас тодорхой санал тавьсан юм байлээ. Төлөөлөгчд очиж ажилласан юм байна лээ. За Японтой ч гэсэн бас йен төгрөгийн swap-ыг цаашаа шинээр гэрээ байгуулах асуудлыг бид нар хөөцөлтөе гэж ингэж үзэж байгаа. За сүүлийн өдрүүдэд бол Америк долларын төгрөгтэй харьцаанд бол нэлээд одоо өөрчлөлт гарч байгаа та бүгд бол анзаарсан баг. За би энэ ажлыг аваад нэг 7 хоног байна. За энэ 7 хоногийн хугацаанд нийтдээ Хятадын Ардын банктай байгуулсан юаний swap-ыг одоо оруулаад тооцох юм бол одоо нийтдээ нэг 200 орчим сая долларын валютын интервенц хийгдлээ. Гэхдээ бид бол энэ төгрөг Америк долларын харьцааг бол тогтворжуулж чадсангүй. Валютын ханшид бол асар их дарамт орж ирж байна. За энэ бол цаанаа хэд хэдэн учир шалтгаантай юм шиг байна. Нэгдүгээрт сүүлийн саруудад Монголын эдийн засагт асар их хэмжээний мөнгө нийлүүлэгдэжээ. Тухайлбал сайн хувьцаа гэдэг одоо нэрээр зөвхөн одоо энэ 6 дугаар сард 6 дугаар сарын сүүлд 7 дугаар сарын эхний одоо 3-7 хоногийн дотор 384 тэрбум төгрөгийг 3 хувааж нийлүүлсэн байгаа юм. 384 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ одоо их хэмжээний мөнгийг маш богино хугацаанд ингэж нийлүүлсэн явдал бол валютын ханшид бол дарамт үзүүлж байна. За нөгөө нэг одоо нөлөөлж байгаа шалтгаан бол Эрдэнэтийн 49% төлбөр бол хийгдчихсэн юм билээ. Энэ бол 6 За, бүрэг дөрж гişүн. Асуултаа асууя.